Ургуулах хэрдэмт Баатар. Та алдар нэр буудал судлан айлдэн үү? Уулын модон дон урцтай, урсгалд усан төрхөмтэй. Хөмөн олоноо толдон харж, хөвчөд ханган ориглоор оршиж явлаа. Эдийн тэнгэрэтэн алдартай, номтын тэнгэрэтэн суудалтай. Нойлог уулсын оройгоор дүүлэн явж, хурамст тэнгэрийн орныг дамнам байж, хөрөст алтан дэлхийд ирсэн өвгөн бэлээ. Өтүүгээ үед нь оршилсан бэлээ. Өөрийн айлдваран айлдахаар урс балчруудан зорж ирлээ. Урс балчрууд минь сонирдодоо. Та мань ямар дуулга тэргүүнтэй вэ? Нэгэл бор тэргүүнтэй бэлээ. Эрэмгий Баатар Жанжины дуулгатай бэлээ. Чонын гурван сүүлтэй нь бэлээ. Жимэг ихэлөр гоёлгүй бэлээ. Дэшэ шавасан дуулгатай бэлээ. Дэлгэр төмний төлөө зүтгэж явахтаа дэрэн залсан тэргүү минь бэлээ. Дархан цолыг мандуулж явхад минь далай тэнгэрийн хур хишиг бууж, чонын гурван сүүл хайрлсан өчгтэй байлаа. Хорин хаврын зайтай, гурван чонын сүүлийг хүрдэж байлаа. 60 хаврын минь гавья энэ бэлээ. 60 хаврын хийсэн үлийн минь мэлалга болж ирсэн хишгэн бэлээ. Гандуулгарайтай, ганган олон сүүлтэй, нэгэн ярныг үдэж туулсан нүнжигт нэгэн тэргүүн бэлээ. Та ямар хоёртой вэ? Алтан дэлхийд морилон байх та арьсан нэгэн хоёртой оршсон ч, хөхөмөх тэнгэртэн гараад хамбан нэгэн хоёртой болсон доо. Наалаг хорвоод дайтаж явахда ангийн арьсан тэрлэгтэй байлаа. Туулан арьсан хэмжээртэй бэлээ. Цааны арьсан хоёртой бэлээ. Цагаан бугын хөрөмтэй бэлээ. Цаатан ардын зэр зэвсэгтэй бэлээ. Таана шүрэн гоёл чимэгтэй бэлээ. Ёсон эрднийг зүүсэн чадалтан бэлээ. Бугын арьсан нартын гуталтай, цааны арьсан тэнгэрийн гуталтай бэлээ. Цаатан олны дуунд хөглөгдөн амгшиж, цалгун их үлсийг дүүргсэн түүхтэй бэлээ. Та ямар унлагтай вэ? 81 цаан унлагтай бэлээ. 8 хар азрагтай бэлээ. Тал дээгүр нисчил явлаа. Тайга дундуур ороож явлаа. Хөвчөд хангаагаар хадирчил явлаа. Хүчрхэг дайчин Баатар ирсэн шигэн хүсэлэн гүйцээж явсан түүхтэй байлаа. Та ямар үүлэнд гаргууд вэ? Эдэрхтэнгүй болж зовсон бүхэнд эдэрхтнийг нь ургуулж өгч явлаа. Унжсан салбарсан бүхнийг нээлүүлж явлаа. Урагдсан тасарсан бүхнийг залгаж явлаа. Өвс ургамал бүхнийг ургуулж явлаа. Үртэй үндэстэй бүхнийг өсгөж явлаа. Өвстэй буурцагтай гэснийг ургуулж, шимтэй шүүстэй гэснийг бүтээж явлаа. Ширдэг мэд шигүү ургасан шэлмөст хөвчийг үүсгэж явлаа. Шэд бүхэн минь өзгхийн ухаан буйзаа. Шэлдэг бүхэн минь уржуулхийн ухаан буйзаа. Отог болсон угсааг залгаж явлаа. Айн цорхотой аж төрж байлаа. Хөрс шороо уулус ургамал бүхнийг хайрлан ургуулж дэтгэн дэлгэрүүлж явлаа. Та гэр бүлийнхэн талаар айлдноо. Номын ухаанд 20 хавар тан гэгэрсэн. Ноёдын сургаалыг оюун бодол дон тээсэн. Цаатан ардын чамиг нэгэн хатантай. Нэрхэд танхил өнөр олон үрстэй. Энэ л хөрстөж амьдарч жаргаж явлаа.
Угсаа залгасан балчир үрсээрэн улсын модуудыг хайрлуулж өсгөлөө. Удам болсон бяцхан үрсийн гэхээ ухаан бодлын эдрийг зэгцэлж өсгөлөө. Хөлгийн ухааныг ясандан өвлөж дөрсөн хүний дээд 8 сайхан үрстэй билээ. Өөрийн галыг 8 хувааж өвлүүллээ. Өвгдийн сургаалыг 8 хувааж өртөөлүүллээ. 8 баатар ирсийг зэхэж суулаа. 8 баатар үрсийг дайчин ухаанд сургалаа. 8 баатар ирсийг араасан дагуулж нарт ертөнцөд дуудан авчирч төрүүллээ. Та ямар зэвсэгтэй вэ? Зэр зэвсэг их зүйл үгүй билээ. Ухаанаа уудлан тулалдаж урсгал дусыг урсгаж явлаа. Урга модыг ургуулж явлаа. Зэр зэвсэг хэрэглэхийн учиг надад байсангүй. Зэр зэвсэг эдлэхийн ухаан надад байсангүй. Шидийн ухаанаар эд бүхнийг үүсгэж, ширхэг өвс ногоогоор хүрдэл дайтаж, хайрыг чулуугаар агнаж явлаа. Халуун галаар тулдаж явлаа. Ундрахт аршаанаар урсхан дайтдаг. Ярчим тагаараар эгцтэн байлддаг өвгөн надад эдгэрлэл байх хэрэг бий гэж юу? Зэр зэвсэг байх хэрэг байна гэж юу? Та дайснаа хэрхэн таньж мэдэн тосч бэлддэг байсан бэ? Хөрс шорооны цовг гүйдлэр өвс бүхнэр, чулуу бүхнэр, үндэс бүхнэр, чиг бүхнэр хорлонто дайсан хаянд бүг мэдэж явлаа. Хөрстийн гүйдлэр мэдээж бүхэн ярьж байлаа. Зүгэлсэн дайсны зүг мөр хаашаа ирэхийг зүлэг моддын гүйдлэр мэдэж байлаа. Хөрст шорооны үндэс бүхнэр хэрл мэдээ хэрхэн ирж буйг таньж байлаа. Хөрстөн алгаан тавихад айлдагдаж, хөрстөн хөлөн тавихад мэдрэгдэж байлаа. Үндэстэй, үрстэй гэсэн бүхэн хэлж байлаа. Нөөс ургамал бүхэн өстөн дайснуудыг өөрсдөө надад өрсөн дуулгаж байлаа. Та дайны үед хүчээ хэрхэн сэлбэж авдаг байсан бэ? Ус чиг тоос горвын нэгдлээс, ухаан шид эрчим горвын нэгдлээс, ор зун чадал горвын цулдлаас дайм бүхэнд хүчэн сэлбэж байлаа. Дайм бүхэнд энэ л ёсон зүйлээс тэнхээ тамиран гүйцээж байлаа. Ам бүхэн энэ ёсон зүйл дээр тогтдог юм. Ам бүхэн энэ ёсон зүйлээс үүсдэг юм. Махан бий гэшхэг тэнхээгүй болбол. Махан бий харах чадалгүй болбол. Махан бий хөдлөх тэнхээгүй болбол. Энэ л ёсон зүйлийг нэгдүүлж хасын ухаанаар хамаг чадлан сэлбэж явлаа. Та дайнд ороод шархад бол хэрхэн хангаадаг байсан бэ? Борооны усыг хөрстийн шороотой хольж, шаргацсан шарх бүхэн дээрэн шавар болгож тавьдаг байлаа. Учиг юу гэвэл шавраасан чиг ус тоосыг нь авч болж байл. Энэ гурав байхад дасарсан эдийг, зүсэгдсэн шархыг, зүдэрсэн махан бейсийг эдгэж нэгэн ангаж нэгэн өгч байлаа. Өөрөн өөрийгөө эмчилж нэгэн байлаа. Агаарын хүчийг хормостын хүчтэй хамт алда биедээ арвин ихээр хураагаад ангайсан шарх сорвыг бас хэнэж явсан. Ургуулга шидээр хэрхэн дайддаг байсан бэ? Өөрийн бие төвлөрүүлэн сууж, өлгийн нутгаа хамгаалан тэмцэж, өстөн дайсныхаа өмнө хойно нь хадачулан ханан хэрэм босгож,
Хөрс шорог үндийлэн авайлгаж хэзлэн үргэлжлэх уул авааг хэрэг болгон энэ тэнд нь ургуулж уулгалан довтлох дайсны замыг боогдуулан ургамал модыг багсаалган ургуулж нуушиг зүрхийг нь цуцаан мохож учиртай үсийг удаа дараа бүтээж явлаа. Довтлон ирж буй дайсны өдөөс дайтаж тулдахтай гол нь биш. Дайсныг зогсоох нь чухал байдаг. Ургуулах шидний хүчин дайснуудыг ургамал бутанд нь төөрүүлнэ. Уй олон баатар цэргүүдийг нь уймын бужигнаж явахт нь нустгана. Уулгалан довтлох дайснуудыг угтан дарах арга бодно доо. Нээлттэй өв сургамлыг ургуулж элэг буруутан өстөнг хүлж баглана. Тал дунд ой мод сүндрэлүүлж тайг хөвчиг урга мотор тал бүрээс нь дүүргэж бүслэн шигүү ой модонд төөрүүлэн бодлуулж шимт хөрс шорог овоолон боогдуулна. Махан бийг нь үндэс мөчрөөр хүлэн баглаж манай баатрууд очиж толгойг нь гудайлгана. Энэ бүхнийг алдалгүй хийхин тулд өөрийн ухааныг төвлөрүүлэхдээ бүх хүчиг оршин. Устэн дайснуудын хоолойг ургамлаар бас багалзуурдана. Зүрх зоргийг нь яцаам мохож, зүс царайг нь гундан зэрэмдэглэж, зүлэг ногоо өвс ургамал чулуугаар зүдрэх биеийг нь баглан алж болно доо. Уртэй үндэстэй гэсэн бүхний ургаж буйг сайтар тандаж, урсгалтай ундрахтай гэсэн бүхний урсгал голдрлыг ажин толдож, хөрс шорооны ухаанаар хүлэг баатруудыг хөх тэнгэрт гартал хөтөлж сургаж явсан учир номтын их тэнгэрт морилсан. Морин дэлдэр шогшинго мортон ардын үрс болчруудын мохшгүй эртэн мэдлэгийг тэлсэн. Ханагар уудам ил орчлонгийн хавт нэгэн ухааныг таньж мэдсэн. Дайчин нэг жанжин байна да. Дархан цолыг мандуулж явахтан даяар олонд ухаан мэдлэг нэмсэн. Даамай ардад эрдэм заахтан хөрст дэлхийн нэгэн учрыг нээсэн. Хүчит нэгэн хөрөстөг өвгөн учир 33 баатрын нэг нь боллоо доо. Та өөрөөсөө хэлэх сургаал юугаан айлтноо. Алтан дэлхийд амьтаа төрсөн та нар наглаг хорвоод алагдан нахайлах зэцэг ургаж буй ус урсан буй ус мохтан яаж оршиж буйг мэддэ. Хөрстөд орших нэгэн дурн юм да. Хүмүүн битээ урс үйл бүхнийг дүүргэж л байна. Хөрст алтан дэлхийд махан битээ та нар хохмой толгоогоо хоохоолон амрааж хоошоо захлан гэдийн суухын оронд хуучны өвгдийнхэн ухааныг өвлөж сур. Хамгаас ихийг бүтээсэн хан тэнгэр өвгөд хас төрийн мэрэгд хүртэл байна да. Манан тууланд туурж хадуурсан эмэт манханд толгодод нарлан суусан мэтүрс. Амьд байгаль дэлхийг нь танихгүй. Ачид хорвогийн жам жайгийг мэдэхгүй юм. Алдраа өрс та нарын махан бий. Аав ээжсэл зөвхөн үүсдэггүй юм. Орчлон хорвоо одод тэнгэрээс олон логдон хамжилтсан бүтдэг болохыг ойлгож ухаарах нь хэзээ юм бол доо. Өөрийн дүрдээ өөрийн гоодо өнгө цухаанаа зарсан өрс. Өчөөхөн биеийнхэн амрыг бодоод өнөөх биеийнхэн сайхны гайхаад өөрийн дүрээ тордон байх үрс. Өндөр хөх тэнгэртэн гарчгаад өнгөт орчлонгийн юуг айлдж суух гэв.
Домын ухааныг дөрвтэй мэдэхгүй. Домчин эрдмийг гавьтай сурахгүй. Дайчин ирэмгийн чадлыг хураахгүй. Хөх тэнгэрийн ухааныг өвлөхгүй. Хас эргэлтийн учрыг танихгүй байж хөх тэнгэрт яаж гарна гэж бодно? Ухаарга цаг нь болсон. Ухаж мэдэх цаг нь ирсэн. Урагшлан давших хором нь болсон. Ухамсарт хүн чанарын хүчийг хүртээх ухаан мэдлэгийг сурцгааж их л урс.